Тамилт 20 нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар үзэгч та бүхэн Дундгой аймгаас хүрч байна. Дуу хуурын үдгийн нутгийн эдэд болсон дунд голчид өнөөдөр хэрхэн хийж бүтээж үйлдвэрлэж байна. Энэ бүхнийг бид та бүхэнд танилцуулах болно. Монгол улс аж үйлдвэрсэн орн болохоор тэмүүлж байна. Үүний үндэс суурийг тавьж энэ жил түрээс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримтчгийг улсын хурлаар баталсан. Бодлогод тусснаар эхний ээлжинд буюу 2015-аас 2020 онд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник технологиг нутагшуулан, экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьсан юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг баялаг дэвштэйг дэмжих холбоо дэмжиж ажилладаг. Энэ чүүднээс Дундгой аймгийн үйлдвэрүүдээс сонсож байгаа үйлдвэр бол Ганилч компани намдаралтын цонхны үйлдвэр юм а. Ганилч компани нь 1997 оноос хойш Дундгой аймгийн халаалт дулааны асуудлыг хариуцсан ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ төвлөрсөн дулаанд холбогдоогүй аймаг сумдын халаалтын асуудлыг тус компанид шийддэг. Ингэхдээ бага аврын дулааны их усүр буюу намдаралтын цонхны тогоог бүгд найрамдагтад ардуулсаас импортлдог болжээ. Харин энэ жилээс урд хөршийн импортын цонхыг халж өөрсдийн судалгаанд тулгуурлан дотооддоо намдаралтын цонхны тогоог үйлдвэрлэж эхэлжээ. Нэг гарахтаа манай 200 гардаг. Зэрэг. Тэгээ энэ 200 бол сарын хугацаанд л юм байна. Сарын хугацаанд тийм. Ганилч компани нь өмнө нь бүгд найрамдагтад ардуулсаас намдаралтын цонхыг 30 гаруй сая төгрөгөөр импортлдог байжээ. Харин дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр үнийн дүнг 30 хувиар бууруулж чаджээ. Мөн намдаралтын цонхны тоогоог өөрсдийн технологиор өөрчилснөөр хятадын намдаралтын цонхны хүчин чадлыг 50-аас 70 хувиар нэмэгдүүлж чадсан байна. Өөрчлөлт маш их харж байгаа. Шал өөр. Бид нар өөрсдийнхөө яг метр квадрат аймгийн дулааныг одоо сайжруулах зорилгоор нэг зуухыг хятадаас орж ирсэн Амди 20 маркын тоог бол хоёроор галж явахад бидний үйлдвэрсэн зуух бол нэгээр дулааныг гаргах чадaltaй. Тийм үү зуух гаргаж байна. Сумыг халаалт дулаантай болгоход ийм намдаралтын цонхны 2 тогоо шаардлагатай байдаг. Ганилч компани үйлдвэрлэсэн эхний 2 тогоог Дундгой аймгийн сайхан овоо дэлгэр цог цуманд байрлуулсан нь амжилттай болж тус 2 сумын дулааны асуудал шийдэгдсэн байна. Одоо 3 сайхан үлзийт суманд бүтээгдэхүүнээ хүргэлээд байгаа ажээ. Одоо манай аймгийн 10 сум одоо төвлөрсөн халаалтанд холбогдоог байгаа. Тэгэхээр нэг суманд 2 тогоо гэж үзэхэд л одоо 20 тогоо манай аймагт бол байхгүй байна гэсэн. Тэгээд дээр нь хуучин тогоонууд чинь нэвдэрэн тэрийг одоо ихэд ахиж шинээр хийгээд зөвхөн өөрийнхөө аймгийн зах зээл дээр л ихэд бол бид бол завгүй ажилтаа. Монгол улсын 330 сумаас 100 гаад сум л төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдсон. Тиймээс үлдсэн 200 гаад сумын халаалт дулааны асуудлыг шийдэх зорилтыг Ганилч компани тавьжээ. Тус компани зуухны үйлдвэр импортын бүтээгдэхүүнийг халж дотооддоо чанартай хэмт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь гол давуу тал юм а. Орон нутагт импортын бүтээгдэхүүнийг орлох ийм үйлдвэрүүд маш олноор байгуулагдаж одоо Монгол улсын эдийн засгт бол хэрэгтэй. Дээр нь тухайн орон нутагт бол ажлын байр бий болж байгаа ийм сайн талтай. Тийм учраас Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо импортыг орлож буй ийм үйлдвэрлэлүүд, ийм баялаг бүтээгчдийг цаашид дэмжин ажиллах болно. Монголд шинэ технологи нэвтрүүлж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа энэ төрлийн үйлдвэрүүдийг баялаг дэвштэйг дэмжих холбоо дэмжиж ажиллахаас гадна үйлдвэрлэлээ эхлүүлж байгаа жижиг үйлдвэрүүдэд анхаарлаа хандуулдаг. Ийм үйлдвэрүүдийн нэг бол Дундгой аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Од Кашмир юм а. Тус үйлдвэр бүх төрлийн ноос ноолгорын хувцас үйлдвэрлэж аймагтаа төдийгүй зэрэгэлдэх аймаг сумдад бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Захиалга хэрэг авч ирсэн. Ер нь голдуу захиалгаар одоо массын одоо ерөөсөө хийж одоо үзээгөө дандаа нөгөө хүмүүсийн захиалгаар яг хүнийхээ хэрэгцээнд тохирсон биеийн хэмжээнд таарсан яг тийм юмудаар хийж байгаа. Зах зээл бол худалдаанд гаргадаг юм уу тийм? Зах зээл ерөнхийдөө бол аймаг орон нутгаар ерөнхийдөө бол сайн хангаж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Тэ. Дор нөгөө өмнө нөгөө зэрэгэлдээ аймагуд руугаа явж өсгөл бодлоонд оролцдог юм аа. За юу үйлдвэрлэж байна? Эмэгтэй хүний албан. Эмэгтэй албан. Танайд ингээд нэг шилжил захиалга аваад хийж өгд юм уу тийм? Тэгээ одоо тэгээ нэг хүн орж ирэл бие хэмжээг өгөөл захиалга тэрэн тэгэл 3 хоногт гаргаад өгдөг байхгүй. Манай компани онцлог бол одоо яг хүнээс тухайн захиалагчдаас хүссэн хэмжээ загвараар нь яг газар дээр нь одоо хэдэн хувь үйлдвэрлэлөө тэр хүний хүснээр нь хийдгээрээ бас онцлог талтай.
Од хашмаар үйлдвэр одоо 6 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрүүд дэмжигцээл хамрагдаж тоног төхөөрөмжийн шинжилэл хийжээ. Энэ бол үйлдвэрлэл бүтээн байгуулалт. Монгол улс мал аж ахуйн орн. Гэтэл сүүлийн жилүүдэд малын бэлчээр талхлагдаж байна. Тэр дундаа говийн аймагуудад бэлчээрийн дац ихтэрч мал бэлчийг шин тижээлтэй газар хомсдсоор байгаа юм а. Ийм нөхцөлд мал шин тижээлтэй өвс тижээл хэрхэн бэлэх вэ гэсэн асуудал тулгарч байна. Үүнийг Дундгой аймагт шийджээ. Говийн мал зөвцсөн шинт тижээл үйлдвэрлэж, шин санааг хэрэгжүүлж байгаа үйлдвэрийг баялаг дэвшлийг дэмжих холбоо онцолж байна. Холбооны ерөнхийлөгч Даваа Баяр Дундгой аймгийн Дэрэн сумын нутагт байрлах тижээлийн үйлдвэртэй танилцлаа. Орон нутгийн зүгээс малын тижээлд анхаарч эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 2014 онд байгуулжээ. Энэ үйлдвэрт говийн мал зөвцсөн тижээл бэлтгэхийн тулд 2010 оноос хойш 4 жилийн хугацаанд судалгаа хийж, туршилт явуулан энэ оноос үйлдвэрлэлийн ажил нь эхэлжээ. Энэ бол одоо бас манай нутаг дэвсгэл одоо ургасан, ийм манай хөрсөнд ургасан ийм оргон болохоор хангаан бүсэд ургасан оргондоос ямар ч хэсэн шин чанар бол илүү нэгдүгээрт. Хоёрдугаар одоо бид бас энийг орон нутгийн оргонлын одоо тийм орон нутгийн чанартай оргонлоор энэ тижээлийг баяжуулах учраас бидний мал сөрөгтөд илүү тохиромжтой ийм тижээл болно гэсэн ийм зорилготой, ийм бодлоготой байгаа юм. Ийм ч одоо шинжлэх ухааны бас үндэслэл урд өмнө хийж өгсөн туршилт байгаа юм. За манай энэ газрын одоо хөрөнгө оруулагч нь бол аймгийн орон нутгийн одоо орон нутгийг хөгжүүлэх сан. За энэ сангийн одоо бид 500 гаруй сая хөрөнгөөр энэ үйлдвэрийн байр, энэ одоо тижээл тарих, хураах техник, технологиуд ашиглаж байгаа. Ийм л газар да. Бидний эцсийн зорилго бол энэ Дундгой аймгийн мал захидсан ийм л тижээл одоо үйлдвэрлэх ийм зорилготой. Тус үйлдвэр энэ жил 20 гаруй гад анхны тариаллаа хийж 30 гаруй тонн ногоон тижээл хураалжээ. Үйлдвэрийн ажилчид энэ жил ургац алдсан ч цаашид хэрхэн ажиллах, ялангуяа усалгааны системийг боловсронгүй болгоход ихээхэн туршлага хөрөнгөлөөжээ. Энэ жил анхудаа тариалсан гэхэд гайгүй ургац авчихсан байгаа юм уу тий? Гэхдээ яах вэ одоо бид тэгэл энэ жил ч одоо хэцүү хатуул жил байлаа шүү дээ. Одоо бороо үнцэнд орсонгүй бид одоо борж ихээр дандаа усалгаагаар л яалаа тий. Тэгээ одоо хамгийн гол нь одоо аль усалгаа сайн байна гэдгийг одоо бид бол мэдэрлээ, мэдэж авлаа. Гэрэгчд одоо зорих зөрөгтэй одоо бас арайч мэдлэгтэй одоо бид үзэн л гэсэн юм л байна. Тэр хурааснаар аймгийнхаа ямар хэмжээний одоо хангалттай чадна. Яг хаа ерөнхийдөө бол аймгийн тижээлийн нөөцөд бол нэмэрл болно. Тэрнээс одоо 100% хангана, 70% хангана гэсэн энэ бол бархал хэмжээний л шүү дээ. Хамгийн гол нь бол чанарлаг. Гэтэ одоо нэмэр болох үс ийм л юм баггүй юу? Эх жил тус үйлдвэр тариалангийн тал байгаа 2 дахин нэмэгдүүлэхээс гадна холимог багсармал тижээл их хэмжээгээр бэлтгэхээр зөрөн ажиллаж байна. Тэгээд чинь олонноос нэгнээс янз жил ургамал тарьсан. Тэрний бол судалгааны дүн одоо хондоо бас гараагүй. Одоо дэлгэр дээр их тэр туршилт нь одоо явуулж байгаа. Ийм л учиртай байна. Дундгой аймаг эх жил 300 шилмэл үнэний ферм байгуулах төлөвлөгөөтэй. Тийм ч учраас энэ жил тижээлийн үйлдвэрийг анхлан байгуулсан байна. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрээс гарсан тижээлээр эх жил ашиглалтанд орох фермийн үнэнүүдийг тижээл төлөвлөгөөтэй байгаа юм байна. Сайлаа бэлтгэхээс одоо саваа бэлтгэдэг. Тийм учраас бид өхөн бас үнэгээ авчирч одоо менежмент хийхээс өмнө тижээлийн үйлдвэрийг бол одоо дэмжиж одоо байгуулж байгаа. Одоо энэнийхээ үр дүнг үзэж энэ жил бол одоо 25 га газарт тариалж одоо зохих ургацаа хурааж аваад одоо тижээлийн үйлдвэрийн үйл ажиллагаа маань жигдэрч байгаа явдал бол бидний үйл ажиллагааны нэг одоо эхлэл бэлтгэл ажил бол давхар хангаж байгаа. Тэгэхээр эх жил бид бүхэн 300 үнэний фермэ ажилд оруулахад бол одоо тижээлийн үйлдвэртэй үнэгээ авчираад байрлуулах одоо байр савтаа ийм одоо бэлтгэл ажлыг хангаж байгаа юм жил болж байна. Өдөө орон нутагт энэ мэдчлэн шинэ үйлдвэрлэл бий болгож байгаа баялаг бүтээгчид олон байна. Харин тэдэнд дэмжлэг тусалцаа хэрэгтэй байна. Ийм үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой Дундгой аймгийн удирдлага хамтран ажиллахаач илэрхийлж байна. Ер нь бол манай бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид одоо зах зээлээ олох, одоо түншүүдэд хайх, хааны үйлдвэрлэж байгаа мэдээлэхэд бас зохих зардал гардаг. Тэгэхээр энэхүү зардал гэдэг бол одоо бас өнөөгийн одоо зах зээлийн одоо бэрхшээлтэй үед бол нэлээд ихэнх хэмжээний зардал байдаг. Тийм учраас манай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бол энэ ажлыг бол одоо сайн дураараа маш сайхан хийж байгаа гэж бодож байгаа. Ийм учраас би одоо баялаг бүтээгчдийнхээ дэмжих холбоог бол маш дэмжиж байгаа. Тийм ч учраас би 2016 оныг бол одоо баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон одоо зарлж
одоо бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинг одоо бүрдүүлэх, хамтын ажиллагаа үргэлжлүүлэх ажилд бол ахиц гаргасан жил болно гэж бол итгэж байгаа. Тамцал 21 нэвтрүүлэг үзэгч та бүхэн Дундгой аймгаас хүрлээ. Энэ удаад Баялагүйдэгч Дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр Дундгой аймгийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч Баялагүйдэгчний үйл ажиллагаатай онцон танилцлаа. Дараагийн удаад Баялагүйдэгч Дэмжих холбоо Танай аймагт хүрч ажиллах болно.